Сайн байцгаана уу? Энэ удаагийн хичээлээ өөрийгөө таних сэдвээр бэлтгэлээ. Өөрийгөө таних нь хувь хүний хөгжлийн нэг түлхүүр юм. Өөрийгөө танин мэдэж чадаагүй хүн цааш хөгждөггүй. Өөрийгөө олоогүй, таниагүй хүн бусадтай ойлгомжгүй харилцагаас гадна ухаан санаа, оюун бодол гадагшаа чиглэх үед хүн өөрөөсөө дандаа хол явж байдаг. Өөрийгөө таних нь би хинбэ гэдгээ өөрөөсөө олох дотоод мөн чанараа таних явдал юм. Бусдыг таних нь оюун ухаан, өөрийгөө таних нь мэргэн ухаан. Өөрийгөө таних нэг арга нь өөртөөгөө ярилцах байдаг. Өөртөөгөө ярьдаг хүмүүс сууд ухаантнууд байдгийг шинжлэх ухаанаар баталсан байна. Өөрийгөө таньснаар амьдралын тань үнэт зүйлс тодорхой болж асуудал бэрхшээл багасж амьдралтай илүү баялаг, илүү утга учиртай болохоос гадна өөрийгөө таних тусам цаг хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлж амьдралын агшин хорон бүрээс амгалан мэдэрч чадна. Тэгвэл танд өөрийгөө таних 7 зарчмыг танилцуулъя. Өөрийгөө сонсох, зорилгоо тодорхойлох, өөрийнхөө дуртай зүйлийг нээн илрүүлэх, өөрийнхөө тайван тухтай байдаг орчноо олох, үнэт зүйлсээ тодорхойлох, зүрхшээдэг зүйлээ олж мэдэх, өөрийнхөө эрхийг мэддэг байх зэргээр өөрийгөө таних үйл ажиллагаагаа идэвхжүүлээрэй.